За ээж маань хүүхдээ хөхүүлэхдээ ямар нэгэн өвдөл зовирыг мэдрэх ёсгүй байдаг. За хэрвээ та өвдөл зовир мэдэрч байх юм бол хүүхдийн амнаас хөхийг шувтарч авахгүйгээр зөөлөн амыг ирүүн дээр дарж ангаалгаад сулалж авнаа. За ингэсний дараа хүүхдийг дахин амлуулна. За хүүхдийг зөв амлуулахдаа яаж амлуулдаг вэ гэхээр хөхний харалдаа төвшөнд тэрвэрнэ. За мэдээж хөх рүү харуулсан байдлаар хоол боловсруулах зам маань шулуун махын тулд зөв тэрвэрсэн байна. За гарынхаа доор эвтэйх нь гэрийн нөхцөлд бол дэр барьж болж байна. За зориултын эвөр хэрглэж болж байна. Анхан түргэгчид маань яадаг вэ гэхээр хүүхдээ дээш нь харуулж тэрвэрчээд за толгойг нь хажуу тийш нь харуулахаар хоол боловсруулах замыг ингээд мушгиж байрлуулж чад хооллох гэдэг. За том хүнд бол ингээд яг толгойг нь хазаалгачаад юм идэх гэвэл чадахгүй те. Яг үүнтэй адил учраас тэрвэрлэлт бол маш чухал юм аа. За үүний дараа хүүхдийг зөв амлуулна. За зөв амлуулна гэдэг нь яадаг юм бэ гэхээр хөхний нөсөөд хэсгийг хүүхдийн аманд бүрэн өмхүүлсэн байна. Доод урал цор байсан, ирүүний хэсэг хүүхэнд хүрэлцсэн. За хүүхэд маань сорох үедээ ямар нэгэн дуу аваа гарахгүй байх юм бол та хүүхдээ зөв амлажээ гэж үзэн. Хөхний толгоонд хөхөлт усны дараа өвдөлт мэдрэгдээд байвал бүлээн жин тавьж өгнө. За хөхний толгоон нөсөөд хэсэг хөхний толгоон дээр маань ашигтай бактериуд үүсэж идэг учраас аль болох хөхний толгоон хамгаалагчийг хэрэглэхгүй байх ёстой. За ингэх юм бол хүүхэд маань ашигтай бактериа бүрэн гүйцэд авч чадахгүй болчдөг. За хөхний эдээд үрвсэл үүссэн тохиолдолд юм уу хөхний бүглээ үүссэн тохиолдолд таны хөхний аль нэг газар хэсэгт улайх, хүндрэлэх зовиртой байх юм бол та одоо мэрэгжлийн эмчид хандаж эмчилгээ зөвлөгөөг авнаа. Халдвар төвчнүүдийн 80% нь таны гарын ариун цэврээс шалтгаалдаг ба гарын ариун цэврийг бүрэн сахиснаар гидсний халдвар төвчнөөс 40%, амьсгалын замын халдвараас 20% хүртэл сэргийлэх боломжтой.